За эрчим хүчний салбарын ажилчид цалин нэмэгдүүлэх асуудлыг эрчим хүчний яамд удаадараа тавьсан боловч эрчим хүчний яамнаас бол цалин нэмэгдүүлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байна. За тэгвэл бид энэ талаар Монголын эрчим хүч геолог уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн нарийн бичгийн дарга Эрдэнэтаас тодруулах гэж байна. Өдрийн мэнд хүргэе тань. За өдрийн мэнд хүргэе. За эрчим хүчний салбарын ажилчдын нөхцөл байдал одоо ямар байгаа вэ? Та бүхэн ер нь ажилчдын цалин нэмэгдүүлэх асуудлыг ер нь хизээнээс хойш тавиад байна? За эрчим хүчний салбарын ажилчид бол өнөөдөр одоо үндсэн цалин сая 800-аас 2 сая 500 мянган төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байна. За ер нь бол дэлхийн нийтэд бол эрчим хүчний салбарын одоо үндсэн цалин бол 2 дахин бусад салбараас байдаг. Тэгтэл одоо Монголд бол тэр нь өөрөөр хэлбэл ерөөсөө 1.8-аас 2.5 сая төгрөгийн цалинтай. Тэгээ хөдөлмөрийн хүнд хортой халуун нөхцөлд ажиллаж байгаа ийм байдалтай байна. Хүнд нөхцөлд ажилладаг гэж хэлж байна л да. Яг бодит байдал дээр ямар нөхцөлд байгааг бас дэлгэрүүлж хэлж өгөөч. За хөдөлмөрийн хүнд нөхцөл гэдэг нь нэгдүгээрт одоо тоосчлолтой орчинд ажиллаж байна. Дуу чимээтэй орчинд ажиллаж байна. За та бүхэн одоо саяхан мэдж байгаах одоо 4-р цахилгаан станцад осод гэмтлэх гараад тэнд одоо ажиллаж исэн ажилчид Цельсийн 560 градусд ажиллаж исэн одоо 100-ыг одоо халаалтыг бууруулад, халууныг бууруулад 83 градус, 50 эдэн градус тэр халуун нөхцөлд ажиллаж байгаа. Энэ бол өөрөө бусад салбарт байдгүй хүнд нөхцөл байна. Монголын эрчим хүч геолог уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо нь одоо эрчим хүчний яамтай хамтын хэлэлцээрт орж байна. За тэгээд үйлдвэрчний эвлэлийн тал болох одоо үйлдвэрчний эвлэлийн талаас ажил олгогчдын төлөөллөөс бол одоо үндсэн цалин нэмэгдүүлэх асуудлыг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх асуудлыг бол өргөн тавьчаад байгаа. Өнөөдрийн энэ нөхцөлд одоо та бүхэн өөрсдөө мэдж байгаа багадаа 3.5 сая төгрөгийг одоо цалин үлсийг одоо салбарууд авч эхлэх нөхцлүүдийг хүртэл хилцэн тохироод явж байгаа. Гэтэл хамгийн хүнд хортой халуун нөхцөлд ажиллаж байгаа энэ салбарын ажилчид өнөөдөр үндсэн цалин 1.8 сая төгрөг байна гэдэг бол өөрөө үнэхээр харамсалтай хэрэг байна. Ажил хаялт зарлах асуудал бас хөндөгдөж байсан те. Энэ талаар та мэдээлэл. За бид түрүүн хэлсэн хөдөлмөрийн хуулийн одоо 147-гийн 1-ийн дагуу хоёр тал бол хүчин чармаалтыг бол удаа дараа гаргасан. Гэвч одоо хоёр тал одоо зөвшөлтөд хүрээгүй учраас хөдөлмөрийн хуулийн 148-ийн 1-ээр бид нар одоо хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсэх одоо асуудлыг сөхөж тавиад байгаа. За хөдөлмөрийн сонирхлын маргааныг бид нар хаан улдвэргийн хөдөлмөр халамж үйлчилгээний газарт бол бид нар хүсэлтээ өргүүлсэн. За 2025 оны 2 сарын 13-ны өдөр бол одоо хүсэлтийг хүлээн аваад хөдөлмөрийн зуучлагчийг бол томилсон байна. За хөдөлмөрийн тухай хуулийн 25-ийн 1-ийн 4-өөр хэрвээ хоёр тал хөдөлмөрийн сонирхлын маргааныг зуучлагчийн төвшөнд шийдвэрлэж чадахгүй бол эсвэл хамт одоо зуучлагчаар одоо хамтарсан шийдэлд хүрч чадахгүй бол одоо ажил хаялтад хүрэх энэ боломж нь бол нээлттэй байна. Тэгэхээр бид хэрвээ хоёр тал зөвшөлдөд хүрч чадахгүй тохиолдолд одоо магадгүй ажил хаялтад хүрэх нөхцөл бүрдээд байна гэж үзэж байна. За бид бол хэд хэдэн боломжуудыг бас яамд тавьж байгаа. Нэгдүгээр бид нар цалин үйлсийг үр ашигтай одоо болгох тэр одоо захиргааны албан агчдын захиргааны зардлыг бууруулах талын асуудлууд байна. За мөн одоо хөдөлмөрийн төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн асуудлууд байгаа. 2 менежерүүд томилсон. Манай одоо компаниудаар бол 2-4 менежер томилсон байгаа. Энэ одоо менежерүүдийн томилгоог цуцлах ёстой. Мөн одоо эрчим хүчний компаниуд дээр байгаа үргүү зардлууд байгаа. Одоо жишээлхэд захиргааны зардлууд, за гүйцэтгэх удирдлагын зардлууд, туузын зардлууд, за гадны одоо байгууллагаар гүйцэтгэх ажлын одоо үйлчилгээний хөлс гээд маш олон зардлууд бол үргүү зардлууд байна. Мөн одоо их урсгал засвар дээр бас хит өндөр дүн тавьсан байх ийм асуудлууд байна. Тэгэхээр энийг бид бас хэмнэх боломжууд тэнд байна гэж үзэж байгаа. За хамгийн гол асуудал бол дулааны үнийг одоо нэмэгдлийг бол тэр одоо засгийн газраас хойшлуулсан байна. Хэрвээ засгийн газар энэ эрчим хүчний салбарт дулаан эрчим хүчний үнийг тэр тусмаа захиргааны үнийг одоо ингэж нэмэгдүүлэхийг хойшлуулж байгаа бол энд үүсэж байгаа зардлуудыг тэр тусмаа одоо ажилчдын зардлыг бол татаас хэлбэрээр олгох ёстой гэж бид бол үзэж байгаа. Менежерүүдийн хувьд бол одоо 27 компани дээр одоо 2-4 менежер томилогдсон байгаа. За өнгөрсөн 25 оны байдлаар бол тэр менежерүүд дээр зөвхөн урьдчилан тооцоолоор
2.5 тэрбум төгрөгийг бол тэр хүмүүс зарцуулсан байна. За энэ бол зөвхөн цалин үйлсний асуудал. Гэтэл энээс гадна менежерүүд очсноор сандал ширээ, за унааны зардлууд гэдэг юм уу. За зарим менежерүүд нь бол бараг доороо ажилчтай хүртэл болсон байна. Тэгээ энэ зардлуудыг үүсгэх нь маш өрөлгөн зардлыг бол тэнд одоо компаниуд дээр байна. За энийг цоцлох шийдвэрийг засгийн газраас гаргасан гэж байгаа боловч хэрвээ сайн ажилласан байх юм бол өөрт одоо ажилд томилох шийдвэрийг бас гаргаж чадах. Тэгтэл одоо тэр шийдвэрээс шалтгаалаад үйлдвэр компаниуд дээр одоо менежерүүдийг одоо цомгтголд оруулаагүй ингээд байсаар л байж байгаа. Өнөөдрийг хүртэл шийдвэр бол хэрэгжээгүй гэсэн үг. Хэрвээ тэд нарыг цоцсон бол ядчил одоо цалин нэмэгдэх боломж За тодорхой хэмжээгээр тухайн компаниуд дээр бол бас 1-2 албан агчийн багадаа цалингийн тэр зардлаар нөхөн олох боломжтой байгаа.